Эрдэнэш тарих хүсэл төрж гинөө. Цаашдаа ер нь ингээд тариаланч болох. Тариад ургуулах хүсэл төрж байна. Эхний уулзах байгаа юм болохоор Чука багш. Салбарын болол Эрдэнэшин Чука гидропоникийн гэдгээр нь мэднэ. Сошиал дээр тавьсан бичлэгүүдийг бас айгүй олон үзсэн байдаг. Манайхан донд Эрдэнэ шишүүр нь Монголд ургадсан юм уу, ургаж болно, болохгүй гэж янз янзын асуулт байдаг шүү дээ. Тэрийг өөрийн биеэр үзүүлж байгаа бас дээрэс нь олсон мэдснээ бас алдснаа ч гэсэн олон хүнд хуваалцж байгаа. Тэгээд яг газар дээр нь юу болж байгаа юм бэ гэдгийг очиж үзнэ. Зяк. Тавьж ирсэн үү? Сайн байна уу? Зяк. Яасан хаад явд ингэж бодсон гэж байна шүү дээ. Эрдэнэ шишүүр нь Монгол тарих нь юу хэрэгтэй? Одоо манай Монгол орны нөхцөлд бол сүүлийн үед малын тэжээл үйлдвэрлэл одоо асар их хоцрогдоод бид нар ингээд мал маш ихээр өгч шээ. Тэгэхээр Эрдэнэ шиш бол одоо гаагаас авж байгаа ургацаараа дэлхийд номер 1 шим тэжээл буюу нүүрс усны агуулгамжаараа маш өндөртэй 70 орчим хувийн нүүрс ус байна гэдэг чинь энерги их үүсвэрийг хангаж байгаа гэсэн. Манай Монгол орны энэ асар хэцүү өвлийг давхад тусалж байгаа л. Тийм учраас л мэдгүй өвөг дээдс маань Эрдэнэ гэж нэр өгсөн байлгүй. Говь алттай гингүүд одоо алттай л газар юм байна гэл нэрнээс нь бид нар ойлгохоор асар их алт тэндээс гарч байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан Эрдэнэ шишгч нь одоо Эрдэнэ мэт байх л гэж итгээл тэгэл одоо хүмүүс зааж сургаал. Очиж жанцангийн олох гол. Хэдүүлээ бөөндөө хичээж байна. Манай талбайн одоо гол онцлог нь нийт дэлгийнхаа бид хэд одоо яг энэ яваад харагдаад байгаа нэг зурвас шороогны хэсгийг устгаад ургамлынхаа яг үндэсний эргэн тойронд нэг 5 см дээр зэрлэгийн устгааг орхисон байгаа байхгүй юу? Элсэн хөрсөнд нь тааруулж агар технологи хэрэглэсэн гэсэн үг. Зэрлэгийг устгах бол хамгийн амархан. Одоо бол нөгөө хор цацаал устгах чинь юу ч үгүй бүгдийг устгах чинь. Гэхдээ хөрсний дор байгаа амьд бүхэн доор нь байгаа шүү дээ. Мэрэгч, нэгээс, шавж хорхой, өт гээд бүгд байгаа. Тэд нар дагаад өгчдөг байхгүй юу? Тэд нар өхнө гэдэг чинь хөрс өхнө л гэсэн үг. Байгаль дэлхий өөрөө ийм маш одоо үр удамтай хайртай ингэж гоё одоо хамгаалж ургуулдаг. Хүн ч гэсэн байгалийн амьтан шүү дээ. Үр хүүхдээ ямар амар хайртай байлээ дээж аав. Энэ Эрдэнэ шиг одоо хамгийн ихээр юуны тэжээлт илүү юу вэ? цалин үнэний тэжээлт. Гурил их үйлдвэрлэж гин. Попкорн ч бас Эрдэнэ ширхий. Виски хийж гин. Дэлхийн бүх вискинууд хамгийн багадаа 15-20% нь дан Эрдэнэ шиш орж явах хэрэгтэй. Яагаад? Эсэлтэтийг сайжруулна. Өөрөө сахарлаг учраас ийм нэг сошиалд би чинь нэг хэсэг бүлийдүүллээ шүү дээ. Эрдэнэ шиш бол одоо гений өөрчлөлтөнд хүргэдэг. Тэ Америкууд бол Эрдэнэ шиш хэрэглэхээ болсон энэ төр гээл тэ. Яагаад гений өөрчлөлт байна гэсэн чинь таргалаад байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр таргалангууд энэ өөрөө гений өөрчлөлт гэж ойлгож болохгүй шүү дээ. Таргалалт гэдэг бол хүний биед зарцуулагдаагүй энергийн үлдэгдлийг л хэлж байгаа шүү дээ. За одоо бүр болиё л доо тэ. Хүн идэхэ болчих л доо тэгвэл. Нөгөө амар тураад байгаа мал нь идэх хэрэгтэй шүү дээ. Хасах 30-40 градусыг гадаа ингээл хашаанда хонж байгаа тэр мал идэж даарахгүй баймаар байна. Гэт манад хэрэгцээ өөрөө бүс нутгийн онцлогоос шалтгаалаад их байгаа шүү дээ.